Дэлхийн ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж, төөрдөг ойн гүнд цайзад ганцаар амьдардаг шидтэн цагаан. Хүмүүс шидтэнгээс айж явдаг эрен үе бөгөөд түүнийг аимшигтай шидтэнгээд үзэн яддаг. Гэхдээ цагаан бол тийм ч аимшигтай хүн биш. Зүгээр л хүмүүстэй яаж харьцаа мэддэггүй интроверт нэг юм. Нэг өдөр түүний эзэмшил газарт нэгэн шидтэн охиныг айлгаж байхад нь цагаан хурж ирээд энэ миний газар. Чи хитрхи их чимээ гаргаад байна. Миний нойрыг сэргээчлээ гэд харсан чинь тэрхүү шидтэн муу хүн гэдгийг нь шууд ойлгоод дорхноо л болгож өгнө. Гэвч цагаан арай л хэтрүүлсэн болтой. Нөгөө хүн найсандаа ухаан алцчихдаг. Оо яана арай травматай болчих юм биш үстэй гэж санаа зовсны эцэс цагаан шидээр бүх зүйлийг цэвэрлэж түүний ой санамжийг нь өөрчлөөд зүү дэмшиг болгохын тулд буцаад хот руу нь явуулчихдаг. Хэдий ширүүнч дотроо бол зөөлөн сэтгэлтэй байгааз үүний найз эсвэл ганц танил болох Бара ирээд шууд л ам мэдэн чалчиж гарна. Өө өстө нэрээ тэрч тэгсэн эн чингсэн гээд салдаггүй. Шүнжин шидийн ном уншсан цагаан унтмаар байгаад болдоггүй. Явуулах гэсэн Барагийн хэлсэн нэг үг нь анхаарлыг нь маш их татна. Дуудлага худалдаа болох гэж ин гэхийг нь сонсоод сонирхол нь хүрдэг бөгөөд тэнд нь 13 чөтгөрийн хаад энийг хамгийн урт насалсан чөтгөрийн хааны эд зүйлсийг зарагдахыг мэдээд очихоор болно. Үнэн дээр Бара цагаанд энийг хэлэх гэж тус болох гэж ирсэн биш. Зүгээр л дуудлага худалдаанд зээлэх мөнгө асуух гэж ирсэн байдаг. Ингээд тэд дуудлага худалдаан дээр очивол шидтэнгүүдийн ертөнцийн акулууд цугларч. Одоогоор 12 хаан байгаа учраас 13 болохын тулд нэр дэвсэн хүмүүс бол хар элдийн Кимарис, Илвчин, Энта, хий үзэгдэл, Вальфор. Эдгээр хэрэгэм зэрэгнүүд нь үчтэй хүмүүс л өгдөг зүйлс. Одоо тэр хэд бүгд шинэ хаанд нэр дэвсэн хүмүүс. Мөн Бара цагаан хоёр. Эдий заага хэрэгэм зэрэггүйч гэсэн нэр дэвшигчид дунд л явж идэг. Хэн энэ бүхнийг шүүхээ гэвэл чөтгөрийн хаад асар их хүчтэй шидтэнгүүд шүү. Гэтэл дуудлага худалдааны хамгийн сүүлчийн супер бүтээгдэхүүн гарч ирсэн нь цагаан устэй гайхамшиг довгийн эльф бүсгүй Нефи. Цагаан түүнийг харсан даруйда анхны харцаар шууд л дурлаж ирэх. Эхлэх хүн нь дөнгөж 10,000 байсан чинь цагаан шууд л хамаг байтаа шавхсан ч хамаагүй 1 сая алтан зоос гэж хашааран Нефиг худалдаад авчихна. Тийм ээ. Тэр одоо сохорч зоосгүй. Гэхдээ түүнд Нефи байгаа. Цагаан Нефиг цайздаа авчирээд ууг нь их л тотгошоо хүн болохоор хараа яаж илэрхийлэхээ мэддэггүй. Тэнгэр гоё шүү те. Гэтэл гадаа аадар бороо орж ийн. Энэ цайзыг юу гэж ядж чинь? Ерөөсөө юу гэж ярихаа мэдгүй бодоо сууж хат нь Нефи нэг юм асуудаг. Тэр нь намайг яаж хороох вэ гэж чинь. Тэрнийг мэдчихвэл ядаж айхгүй хаа л гин. Цагаан ч ерөөсөө тийм юм бодоогүй. Яаж ярих уу гэж бодоо суужсэн юм чинь гайхаад бүр. Гү харин ч байх ёстой штэ гэд хашархаар нь Нефи үүнийг нь илүү хэрцгийгээр тамлах гэж гээд буруугаар ойлгочихд. Ядж яхад энэ цайзын хууч эзнийх нь эд зүйлс нь одоо болтол байдаг. Цагаан их залах уу эднэрийг нь гаргаж хайхаас залах нь хүрээл байлгаад байгаа. Тэднийг нь хараад Нефи уламл эвгүй болоод идэг. Амхандаа л чадах чигнэгээрээ цагаан үзэж тарна. Амраахаар хамгийн дээд талын өрөөнд оруулах гэж явж байхдаа Нефи яг халтраад унахын даваан дээр цагаан авраад бүр цаашлаад гараас нь хөдөлсөөрлээд бас романтика гэвч тэр өрөө нь их л эвгүй. Хөшүүн шидтэн маань тайлбарлахдаа энэ зүгээр л нөгөө агаараас дайрахад тийм занг байхгүй юу те гэх мэт утгагүй юм ярьсан. Өглөө нь цагаан Нефид хоол авчирч өгөөд тэндээсээ мөн адил идсэн биш. Нефи гайхаад болдоггүй. Эзэн нь ийм хоол идэж болохгүйгээд өөрөө хоолоо хийж өгөхөр болно. Хайртай охиныхоо гарын хоолыг идэх болсон цагаан баярлсандаа хот руу явж хүнс цуглуулахаар гарна. Гэвч мөнгөгүй болсон шүү дээ. Тиймээс хот руу явган ялах хэрэгтэй. Дөрөвний тэргийг сүрдүүлж аваад аваад явчих болох байсан ч Нефигийнхэн хажууд тийм юм хийж чадахгүй шүү дээ. Замда дээрэмчөд тэр рүү дайж байхыг нь хараад цагаан бол юуж бодлгүй явах гэж байсан ч Нефиг айж байгааг нь мэдээд туслахаас өөр аргагүй болно. Дээрэмчдийн босс нь чишид ашиглаж чадахгүй штэ гэд хомроод өөдөөс нь дайраал очино. Цагаан бол түүнийг зүгээр л нэг нислаалт шидчихдэг. Бүр зэсгүүдийг нь гараараа зогсоогоод тууглаад тэр ч байтугай хөлсний хүчтэй шидтэн ирсэн ч цагааны хурдыг гүйцсэнгүй. Тэрийг нь мөн адил дорхноо л болгож өгнө. Аврагдсан хүмүүс баярлаж тэднийг хот хүртэл хүргэж өгөөд зоос өгснөөр манай хоёр чинь мөнгөтэйч боллоо хоттоо ч ирээд авлаа.
Цагаан ер нь хүмүүст байнга л тусалдаг байсан ч хүйтэн ширүүн харснаас нь болоод баярлснаа ч хэлэхгүй зүхтаадаг байж. Жишээ нь энэ дэлгүүрийн эзэн ч гэсэн өмнө нь оруулчаад шууд л айгаад зүхтаачихснаасаа өөрчлөлтгүй юм баярлснаа хэлээд ч авна. Яагаад энэ удаад айхгүй байгаа вэ гэвэл өмнө нь бүр надтай яриад үзээрэй гэсэн юм шиг л харцтай. Аавраа нэг тийм амар байсан байхгүй юу? Энэ удаад Цагаан бол шал өөр хүн болсон. Хайр дурлал умбцсан, зөөлхөн дотн харагдаж байгаа учраас ярихаасаа айхгүй байгаа. Хайр ингэтэл нь өөрчилж шít. Нефид хувцас авсан дэлгүүрийн хүн ямар сайн эзэн бэ гэж магтахад Нефигийн сэтгэлч баг багаар нэгдэж эхэлдэг. Цагааны өмнө нь аварсан Улака гэх бүсгүй байна да. Тэр бол яг үнэндээ ариун сэлэмний эзэн Бүлэг Баатруудын ахмад байж. Цагааныг усгана гэхийг нь сонсоод шууд л би гар бие оролцсон гэж хүсэлт гаргадаг. Өглөө Нефи хоол бэлдэж өгсөн биш. Хамт идья. Санд л байхгүй энд суучих гээд бүр хизээ язааны хосуучгэл байх. Нэгэндээ хоол халгадаж өгсөн шигэ. Нефи ууг нь эльф юм чинь хүнээс жилүү хүчтэй байх ёстой ч шид ашиглаж чадахгүй гэхийг нь мэдээд жишээлбэл иймэрхүү тэмдэг хүч чадал илэрхийлдэг. Хамгийн амархан шид хийх арга бол шидийн тойрог, мөн үйлчилгээг томруулах, хүч чадал нэмэх, хүрээг тэлэх, цаг тохируулах тэмдэг нэмнэ. Иймэрхүү хийвэл хэн ч хийж болохоор учраас өөрөөсөө өөр хүн ашиглаж болохгүй тэмдэг хийдэг. Гэт зүгээр л мөрөөрөө шид зааж яхад нь хамаг цэргээ дагуулад Улака хүрээд ирнэ. Эднэрийг юу ч биш гэж басаж болохгүй бололтой. Цагааны шидийг нь маш сайн хамгаалж, өөдөөс нь дутахын аргагүй дайрч идэг. Гэхдээ ууг нь Улакаг аварсан юм байгаа юм штэ. Тийм байхад яагаад дайраад байгаа юм бол гэсэн чинь Цагааныг хамгаалахын тулд ээж. Надад ялагч юм шиг жүжигл. Тэгэхгүй бол чам руу надаас ч илүү хүчтэй хүмүүс ирнэ гэдэм бэ. Тэгээд зүгээр хүн шиг нуугдаж амьдэр гинэ. Тэр үед нь ч Нефи гарч иртэл нэгэн цэрэг Нефи рүү зэвсэг шийдэхэд Цагаан хамаг хурдаараа очин өөрийнхөө биеэр Нефиг хамгаалдаг. Тэгтээ гарандаа бэртсэн биш. Үүнийг нь харсан Нефи уурлаад шид ашиглаж чадахгүй гэдээсэн хүн чинь асар их хүч гаргаад ирнэ. Энэ бол энгийн шид биш, байгалийн хүчийг шууд удирдах тарин нэдэг. Нефи өөрийгөө цагаан устэй гай зовлон авчирдаг гэж гадуурхагдаж өссөнөө мөн тосгоных нь хоолсон хариугаа барь гэж хүмүүст өгж байсан ч тосгоныхныгоо төвөж байхыг нь хараад инээснэ. Мөн ийм хүчтэй байгаагаасаа ичин өөрчлөлт гуйхадч Цагаан яхаар өөрчлөхгүй дээ гэд сэтгэл санааг нь симп хийтэл өргөж аргацсны хүчинд Нефи одоо л нэг юм сэтгэлээ нээж хамаг юмаа гаргадаг. Цагаан ч муу адил багада хоол хулгайлж явахт нь нэгэн сайхан сэтгэлтэй шидтэнтэй таарч тэр хүн нь ч Цагаанд шид зааж өгсөн хүн байж хэцүү үеэ хуваалцаж нэгнээ дэмжснээр тэдний харилцаа бүрч тотносдог. Нефи хүчээ хянахгүй бол нэлийн хүч гаргах учраас Цагаан түүнд яаж хүчээ удирдах сурахын тулд юу хийх ёстойг нь багшилж заахаар болдог. Хоёр толгойтой уул шиг нүсэр амтан Цагаанд захидал авчирч өгнө. Ямар ч том захиа зөөгчөвдөө тэр захиаг нь 12 шидийн хан явуулж Цагаан тэдэн дээр очиход орчин нь бүр айдас хүс, аавраа нь бүр бөөлмөр санагдтал аа. Гэвч Цагаан бол бүгд зүрхтэлтэй. Зүгээр л ярих хон зүйл байхгүй бол би явлаа шүү гэж авдаг. Цагааныг дуудсан шалтгаан нь бол Чөтгөрийн хаан болох гээд дуудсан байдаг. Яагаад заавал Цагааныг 13 дахь Чөтгөрийн хаан болох гээд байгаа юм бол өөр зөндөөл шийдтэн байгаа штэ. Гэтэл Цагаан бол жинхэнэ баяглаасаа заяагцсан суут ухаантай. Багада шид мэдхгүй байсан ч 13 Чөтгөрийн хааны нэгийнхэн шидийг нь хараад л шууд сурчдаг. 8 настай байхдаа штэ 2 дахь нэрээ авсан хүчрхэг шидтнийг ялж байсан. Мангасл гэсэн үг те. Тиймээс түүнийг булааж авъя гэвэл хинч зогсоож чадхааргүй тийм л хүчтэй нэг. Цагаан тэдний нэг болон Чөтгөрийн хаан болох уугүй юу шийдвэрээ гаргахдаа ганц л зүйл хүсдэг. Гэтэ тэрийг нь биднэрт харуулдаггүй л те. Юу ч гэсэн Цагаан хаан болохыг зөвшөөрдөг. Гэртээ эртэл Нефи хоолоо хийгээд хүлээж идэг. Цагаан нэгэн түлхүүр гаргаж ирээд Нефигийн хөзөвчийг нь түлхүүрээрээ тайлж өгдөг. Түүний хүссэн нэг зүйл нь Нефигийн хөзөвчийн түлхүүр нэдэг. Өмнө нь хүчээр онгойлгох гэж үзсэн ч урих байж магадгүй учраас хамгийн аюулгүй арга нь түлхүүрээр онгойлгох байсан тул ийхүү хаан болохыг зөвшөөрсөн. Хөзөвчийг нь салгаж өгчөөл Цагаан гинэт Чөтгөрийн хаан надад чи хэрэггүй одоо яв гэж шууд хөөж ирхэн. Нефи сэртэл нэг л танихгүй газар ижин түрүүхэн л хоолоо хийжсэнаа санаад буцъя гэд явах гэсэн ч Цагааныг өөрийг нь хөөснийг нь гинэт санаад юу хийхээ ч мэдэхгүй гуниглан сууна. Тэр үед Улака ирж дараад ярилцсан. Нефи гунигтай байсан болохоор хүмүүс Улакаг Нефиг гомдоосон муу хүн гэж андууран Нефи сайн хүн штэ. Чи юу гэлцэн? Яв гэд бүр Улакаг буруутгаад хөөж өгнө. Гэхдээ эцэст нь Нефи тэр хэдэд бүх учрыг нь тайлбарлаж өгдөг. Тэндээс холд нь нэг газар орж суугаад тайван юм идэхээр болоход би дааж байгаамаа. Харин чи өөрөө төлөөрэй. Нефи Цагааныг бодон уйлж эхэлснээр түүнийг ямар их санснаа ойлгодог.
Сүмийнхэн цагааныг устгах гээд байгаа учир нь түүнийг сүүлийн үед болоод байгаа олон хэргийн эзэн гэж андуураад ич. Гэтэл цагаан юу ч хийгээгүй штэ. Тэгэхээр хин нэгэн түүний нэрийг ярьж энэ бүх аимшигтай зүйлийг хийсэн байж. Улака өөрийг нь аварч исэн болохоор цагааныг бол тийм зүйл хийхгүй гэдгийг нь бат мэд. 13 чөтгөрийн хаан байдагч 12 хон ариун сэлэмтэй баатар байдаг. Тиймээс тэд шинэ хааныг хүчээ эзэмшгээсэн л өмнө устгахыг тэгж их хүсэж байсан байдаг. Шинэ хаан руу ариун хүлэг баатрууд ч дайрч мөн бусад шидэтгэнгүүд ч учир зүггүй дайрдаг учраас Нефиг аюултай байдалд оруулахгүй тулд энэ газраас явуулсанг нь ойлгоод түүний хажууд байж дэмжихээр шийднэ. Шарковч явахт нь хүсэн үедээ ирж ярилцаж болно шүү. Гэхдээ оронд нь манай хуцнуудыг өмсөж үзэн штэ гэдэл. Яагаад надад ингэ сайн хандаад байгаа? Ойлгомжтой штэ найзууд юм чинь. Нефи анх удаа найз гэж дуудаг хүнтэй болсондоо үнэхээр баярлдаг. Нөгөө би ч гэсэн найзаа гэж болох уу? Мэдээч штэ. Улакагийн цэргүүд ирснээ Нефигийн тарныг нь биеэрээ мэдэрсэн. Нэгэн цэрэг нь мод биш тайван байл та гэд бүр айцтай болцсон байна штэ. Гэнэт хар хүч бүрхэн авч Шарков бол далавчтай болохоор тэндээсээ мултарч чаддаг. Гэхдээ Нефи, Улака бүгд баригдчихна. Цагаан одоо бол Нефиг аюулгүй газарт очсон. Тосгоныхон ч их илдгээр хүлээж авсан байх та гэд бодоод явж идэг. Сүмийн цэргүүд дайрч Нефигийн өмнө нь хийжсэн урхинд орчиж. Шарков цагаан дээр ирээд бүх зүйлийг хэлэхэд ч цагаан хэрв одоо очиод аварчих юм бол таньдаг гэдгийг мэдэгдээд Нефи улмал аюул орох байх. Тиймээс очихгүйсэн дээр аха гэд очихгүй гэж бодцоо явж хахад нь Шарковч Нефиг өөр дээр нь ирэхжсэн гэн хэлээд цагааныг ухаан оруулчих шил болдог. Чи хамт явах юм уу? Явна штэ найз юм чи гэсэн чинь нөгөө нэг шадар гурван цэрэг шиг хідэн нөхдүүд нь бас Улакаг аварна гэд ерөөсө салдаггүй шүү. Цагаан бараг хэн хийсэнг нь гадарлаж байгаа гиндэ. Тэднийг хулгайсан хүн бол та нар хэн гэж бодож байна? Комент хэсэгт бичээрэй. За, тэр хүн бол Бара байлаа. Гэтэ найз нь гэд яваадсан штэ. Цагааны хамгийн анх устгасан шидэгт нь Барагийн багш нэж. Бара уг нь багшаасаа өшөө авах гэжсэн ч Цагаан төрүүлээд түүнийг устгачиж. Тэрнээсээ хойш амжилтанд хүрэсэнд нь атаархаж энэ цайз түүний мөнгө бүгд л минийх байх ёстой гэж авна. Нефигээр яах гээд байгаа вэ гэвэл түүнээр зан үйл хийж өөрийгөө чөтгөрийн хаан болоход хамгийн тохиромжтой нэгэн болохыг үзүүлэх санаатай. Гэхдээ одоо болтол Цагааныг аль хэдийнэ чөтгөрийн хаан болсон нь мэдэхгүй л яваа. Нефи Цагааныг чөтгөрийн хаан болсон нь хэлэхэд нөгөөдөг чинь бүр уурлаад барлаарч гана. Учир зүггүй Нефигээр зан үйл хийж хахад Цагаан ч цагаа олж ирдэг. Яаж Бара гэж мэдсэн бэ гэвэл Улакаг аврахад цайз руу хүлэгт баатрууд дайрахад ч мөн яг түүний дараахан байнга Бара ирж таараадсан. Яг л буруу юм хийчихэд араас нь шалгаж яваа мэт. Тиймээс л Бара гэдгийг нь анханасаа гадарлаж иж. Бараг ямар ч хэд гаргасан Цагаан секундын дотор дуурайгаад хүчингүй болгочихно. Цагаан бүр хэдзээч харж байгаагүй шидийг нь шууд дуурайж байна гэ бодоо түүнээс л ямар хүчтэйг нь харж болно. Бара бол Цагааны хажууд юу ч болохгүй байсараагаар ялагдчихна. Бүр ялагтаа мэдчихэд бид найзууд өстэй те өршөөчтэй чам тагж хизээч харагдахгүй шидтэнд хизээч найз байдгүй юм. За устгачлаа да гэсэн чинь Цагаан түүнийг устгаагүй зүгээр тоглож идэг. Цагаан чөтгөрийн хаан болоод хоёр дахь нэрээ авсан. Тэр нь шидтний ангууч. Бара бараг өмдөндөө тусаач уу яв өршөөж байгаа шалтгаан нь гэсэн чинь хэрв ирж тулалдаал байвал ялагдах болгондоо сархад авчраарай. Би сайн сархад мэддэггүй маа. Гээд зүгээр сархтын төлөө өршөөсөн байдаг. Гэтэл Барагийн хийхчээсэн шид нь жинхэнэ чөтгөр дуудах шид байсан. Гэхдээ санаандгүй Цагаан түрүүнд газар зохиохдоо итгэжүүлчихэж чөтгөр энэ ертөнцид байсан ч алга болсон зүйл. Яг баталгаа байдаггүй хэдий ч шидэнд агуулгадаг тэмдэг. Сүмийн тэмдгийч чөтгөр байсан ертөнцид бурхан эсвэл чөтгөр үлдээсэн гэж ярьдаг тийм домог мэт зүйлсийг дуудсан байлаа. Домог болсон чөтгөр гараад ирдээ 12 хаантай уулзахтаа ч мэдрээгүй тийм их дарамт мэдрэгдэж эхэлнэ. Тэгсэн тэр чөтгөр нь Цагааны өмнө сөхөрснөө эзэнтэн минь тушаалаа өгнө гэж авдیں۔ Одоо шууд алга бол энэ чиний байх газар биш гэсэн даруйд нь л явчихна. Юу вэ? Нэг өгүүлбэрээр л шууд явуулчихдаг ба шүү дээ. За одоо бүгд аюулгүй боллоо доо гэж бодоход аюул хараахан дуусаагүй жээ. Тэдний байсан агуй нурж эхэлнэ. Цагаан бүгдийг нь бүр Бараг хүртэл нөмөргнөөсөө чирүүлэн байж аваад гараад ирнэ. Улакаг шадар гурван цэргүүд нь авч явдаг бол Шарков тэр хоёрыг тусад нь үлдээхийн тулд яваад өгнө. Нефич хамт баймаар байгаагаа хэлж тэгээ гэхдээ энэ удаад бол эзэн боол биш багш сурагч биш арай өөрөөр би чамд бүр хамт байцгаая хайртай гэдгийг хэлж чаддаггүй. Тэрэндээ бүр гутарч өгнө. Гэтэл Нефи хөзөвчөө буцааж зүүхийг хүснэ. Юу вэ? Дүнг гинжнээс нь салгаж өгөөд байхад буцаагаад зүүгээд идэгнэ.
Гэхдээ энэ нь бас утгатай. Тэр хоёрын маш нандин дурсамжууд шингэсэн учраас тэр эдэг. За бараг л бүгж юм уу да? Тосгоныхон шинэ хаанд ам сайтай байдаг. Ширүүн байсан ч зөөлөн болцсон. Хүмүүсийг аварсан, хөөрхөн элвтэй хамт явдаг. Гээд хаасайгүй хүмүүс магтаастай. Цагааныг сайн хүн болохыг нь аль хэдийнэ мэдсэн болохоор мөн бүр 2 шудаа амиа оруулчихсан болохоор Улака яаж цагааныг хөнөөхүлээдэ. Цагааныг хөнөөхөөс татгалцснаар хэрэгэм зэрэгч алддаг. Улакагаас ариун сэлмийг нь авахдаа номлогч нь тиймч таатай байдаггүй. Ариун сэлэм эзнээ өөрөө сонгодог. Тиймээс ариун сэлэмний эзэмшигчийг шийтгэн гэдэг бол байх боломжгүй учраас тэр хүн хамаг чадах бүхнийг хийхээ амлана. Ууг нь сайн хүн юм байна штэ. Загаан Нефигийн хоолыг идчихийтэл нэгэн гүрүүл учир зүггүй хамгаалтыг нийдээд ороод ирдээ. Ойр хавьд байдаг бүх занг өрхийг нь даваад ирсэн гэхээр нэлээл хүчтэй бололтой. Харсан чинь Жүтүрийн хаанд нэр дэвшигчдийн нэг болох гүрүүл. Яг л дайрах гэжсэн чинь бэж би хоолоо идчих штэ гэсэн чи бас нөгөөт нь хүлээгээд байгаамаа. Загаан бол нэг гараараа үзээд ялчхана. Тэгсэн жинхэнэ гүрүүл биш. Гүрүүлийн дуулга өмссөн хүүхэд бэжидийн яагаад явж загаан руу дайрсан бэ гэвэл сул дорой учраас хүч шадал хүссэн гиндэ. Тиймээс загаан шийтгэл болгож чи Нефигийн туслах бол гэж авсан. Ийм хөнгөн шийтгсэнд нь аль нь гайхдаг. Лууны мах хязгааргүй шидэ болгодог. Цус нь мөнх амьдруулдаг гэх мэт. Олон домог байдаг учраас луу охин өөрийгөө нуу явдаг нь тийм учиртай юмсанж. Хэдий юу хийсэн ч хамаагүй Нефи чамаас хүчтэй болохоор гэж хэлсэн ч бас Нефидээ санаан зовж араас нь дагаад байгаамаа. Луу охин өдөр бүр Нефигээс хоол хийх, юм угаах гээд бүх зүйлсийг заалгаж хамаг ажилд нь л тусалдаг. Энэ бол луу охины өдрийн тэмдэглэл. Нефи өглөө болгон унтаж буйд загааныг ширтдэг. Ойртод хартал өнцөг булан бүрээс нь ширтдэм байна. Нефи шид заалгадаг. Учираас заалгах болгондоо өвдөг дээр нь суудаг. Бас энэ хоёрын харьцааг ойлгомжгүйгээд байгаамаа. Тоосгонд очиж луу охинд луу гэдгийг нь нуухаар хувцас авч өгдөг. Тэгсэн Улака би тэр хоёрын дундуур ормоор байгаадаа биш л дээ. Нэг гэр бүл болцсон аж аргалтай байхыг нь л хармаар байна. Загаан ч сайн аав болох бах та. Яг тэрэн шиг юу ээ загаан уу? Тэгсэн нөгөө эд чинь бараг яг гэр бүл шиг явж гин. Юуны чинь гэр бүл? Хүүе юуны чинь гэр бүл? Арайш тийм болоог байгаа. Энэ хий? А тийштэй энэ нөгөө чи чинь хэм блэ? Өө түрүүнээс хойш танаагүй байсан бэ штэ. Улака шадар 3 цэргүүд нь дагаал байна. Та болгоомжтой л доо ингэлтэй, тэгэлтэй гэж юусоо салдаггүй. Луу охинд үзүүлэхээр Жүтүрийн хааны ордонд ирцгээе. Эндээс нэг л танил өнөртөж байгаа нь луу байсан гэх томоохон баталгаа болно. Луу охин эндээс луутай холбоотой зүйл олоод загаанаар магтуулаад Нефи дээр очсноо загаанаар магтуусан гэж магтуулаад юу ч болоод байгаа. Нефи нэг л сонирн байгаад тахгүй юу? Яасан гин шууд л загаан мэднэ. Луу охин шиг эрхлэхийг хүсээд байж л дээ. Бараг нэгнээ уншдаг болчих. Цаашаа явсаар асар том номын сан олж тэндээсээ Жүтүрийн хааны тэмдэгтэй холбоотой зүйл сайцгаана. Ашгүй яг хайгаадсан номоо олдог. Жүтүрийн хааны тэмдгийг нэг л газар харсан шиг санагдаад байсан чинь ариун сэлмэн дээр байдагтай яг бол адилхан биш. Ер нь л төстэй харагдана. Тиймээс ариун сэлмийн талаар судалвал Жүтүрийн хааны талаарч мэдэж болно гэсэн. Рафаэл бол ариун сэлэм эзэмшигчдийн удирдагч нь. Бага байдал нэг л сүрдмээр хүндээ Улакагаас чи хэдэн шид дуустгасан бэ гэж асуухт нь ч Улака тайвнаар бахархах тоо биш гэж бодож байна гэдэг. Гэтэл нөгөө асуусан хүн нь өөрөө уурлаад эхэлв. Энд ариун сэлэм гэдэг чинь өөрөө эзнээ сонгодог. Нэг эзэнтэй бол өөр хүн авч чаддаггүй болохоор Улакагаас сэлмийг нь авахын тулд шууд тэгвэл эзнийг нь устгахчээ гэж шийддэг. Аргагүй эрхэн цүмийн номлогч Улакаг устгахаар дагуулж явна. За яг устгалаа даа гэсэн чинь сэлмийг нь зүгээр л өгчдөг. Зүгээр л энэ түрүүний босон бүх үйл явдал Рафаэлаас бултах гэсэн жүжиг байдаг. Бари загаанд Рафаэлийн талаар энд ирсэнг нь хэлэхэд загаан Рафаэл гэж хэн болдгийг юусоо мэддэггүй. 499 шидтэй устгасан. Өвгөн шиг биш том биетэй. Луу идсэн гэдэг яриатай. Нүүрэн дээр нь амар том сорвитой. Тийм болохоор харахаар л амар. Гэдэгтэй ярьж өгсөн чинь айл хэдийн ард нь ирсэн байд юм да. Түүнийг харсан хүмүүс зарим нь ухаан алдаж, бүр зарим нь зутаад эхэлдэг. Баараа харангуудаа шууд дайрах гэж яхад нь загаан зогсоож зүгээр ярилцах гэж ирсэнг нь хэлдэг. Яаж ч ярилцах гэснийг нь мэдээд байгаа бүү мэд. Рафаэлийн цэргүүд загаанд төвөг утсан болохоор нь загааны царайг харахаар ирж. Чамтай харьцуулбал онц царай биш байгаа зү. Цуу яриа шиг хэрцгий царайтай л юм. Шидтэй устгах дуртай гэстэй. Энд хоёрын хоёр шитэн байж шүү. Би байх ёстой зүйлийг байх ёстойд л үлдээсэн гэд яваад өглөө. Бас л яад гаалцсан хүн биштэйгээ. Рафаэлаас Улака өөрийг нь хамгаалж аюулд орон хэрэмгээ хүртэл хураалгасан гэн мэдээд
Баарагаас очоод хараад ирэхийг хүснэ. Оронд нь олон шидийн номоор солилцохоор болдог. Цагааныг цайздаа ирэхэд луу охин Нефиг дэрлээд унтчихэдэг. Энэ юуг цагаан бараг үнсгэнэ. Үнсхийн даваан дээр баараа ороод ирчих юм аа. Цагаан ч уурлаад хөөгөөд яг одоо яв гэд уурлж итал Улакаг дагуулад ирсэн байдаг. Бөгөөд хин нэгэн уух зүйлд нь хор хийсэн бололтой. Улакаг харсан луу охин бүр уур нь хүрээд луу төрхөө харагдуулаад дайрдагч цагаан хамгаалсан шүү дээ. Луу охины аавыг Хүлэгт Баатар хөнөөж гисэн болохоор энэ Хүлэгт Баатаруудыг бол үзэхгүй шүү дээ. Өшөөгөө авах гээл байгаа. Ямар шамаагүй хүнээс өшөө авч байвал өш онс нь тайлагдахгүй харин ч илүү олон дайсантай ч болж магадгүй учраас цагаан өөрөө өшөө авч ийсэн ч тэр нь дээрдэггүй. Тиймэрхүү дуршлагтай хүн учраас зөв өшөө авах талаар зааж өгөхөр болно. Бас дээрэс нь цайзад зөндөө тамлууд хөрөмж байгаа. Гээд нухастай царай гаргаж байдаг шүү. Луу охин арай гайгүй тайвшраад авна. Нефи Улака гимжилж сэрэхэд цагаан хажууд нь сууж ийн. Хин түүнд хор өгсөн эргэн бодоход нэг нь захиа ирдэг бөгөөд түүний дагуу очиход нүүр амаа битүүн нуусан хүн байдаг. Сүмийнхэн шидтэнгүүдийг хөнөөдгийг буруу гэж бодог хүмүүсийн цугларалд ирэхийг урьж. Тэр цуглаан дээр нь очиход хүмүүс байхгүй. Ганцхан цай байхаар нь уугаа сууж итал гинтэл ухаан алдаж. Яг тэр үед нь Бари ирж тардаг. Цагааныг явах гэж яхад түр байж байгаач гэд зогсооч. Тэр нь хайртай гэсэн үг юм уу да? Маргаашнаас нь Улакаг Нефигийн туслах болгодог. Зүгээр л идээд хөвтөд байхгүй ядаж юм хийгэл гэж ботсон болтой. Энэ хооронд Улака ирээд удаагүй байгаа шүү дээ. Тийм байтал луу охин Улакаг бүр 3-3 удаа шоглож амжив. Цагааны хэлсэнчлэн баг багаар өшөөгөө авч байгаа юм шиг л байгаа юм да. Луу охины тэмдэглэл. Шинэ хүн ирээд 10 хонжийн Чөтгөрийн хааны ордонд Ариун Хүлэгт Баатар амьдарч бүр үйлчилж байна гэвэл хин ч итгэхгүй биз. Сүртэй нэр хэрэггүй. Зүгээр л суур шиг үсгэхэд л болно дөө. Бүтэлгүй болох болохоор нь заримдаа өрөвдөг гэж ассан. Улака Нефи хоёр хамт ванд ордог бөгөөд тэр ваныг нь цагаан өөрөө хийж өгсөн гэж юм. За их л уран юм байна гэж бодтол Нефи бүр цаашлаад хамтдаа усан доронгоо тоглодог гэчихгүй юу. Тэгсэн чинь Улака цагаантай хамт ордсон юм байна гэж ойлгочих. Бүр гайхаа зогсож идیں۔ Ууг нь Нефи луу охинтой хамт тоглодгоо л ярьжсэн байхгүй юу? Цагаан Нефи хоёр ярилцсны эцэс луу охиныг үлдээхийг аль аль нь хүсэж луу охинд үлдээмээр байгаагаа хэлэхэд хэрв энд үлдчих юм бол өшөө авахаа мартчих магадгүй учраас явахаар шийдэндээ. Чөтгөрийн хааны цайзад ирээд хүчтэй болох гэсэн чинь Рафаэл дагсан болтой. Рафаэлийг Хүлэгт Баатар гэдгийг нь харсан луу охины өмнөх дурсамжаа бодоод тисэлгүй луу төрхөө харуулан дайрдаг. Гэхдээ ариун сэлгэм эзэмшигч гэдэг нь уг нь ялагдчихгүй хүчтэй баймаар. Гэвч манай цагааны өмнө бол асуудал өөр шүү. Рафаэл хамаг хүчээрээ дайрч бүх зүйлийг дууслаа даа гэж бодтол цагаан гинэт гарч ирээд нөгөөх аимшигт ариун сэлмийг нь зүгээр л нүцгэн гараараа бариад авчдаг байгаа. Тэгснээ бүр баарагаар хургуулээд ирчихснээ тэрнийгээ тохиромжтой унаа гэж нэрлээд сууж идэг. Жинхэнэ босс агааз Рафаэл хүчтэйч цагаан өмнөх тулаануудаасаа суралцаж ур чадвар нь тэнгэр татсан учраас сэлэмний шидэнд түүнд огт нөлөөсөнгүй. Цагаан хамгаалж агаад ганцхан хүчтэй зохиход Рафаэл хүнд шаргацсан ч яг юу болоод байна? Рафаэл чинь луу охины аавын цусыг уучсан юм бэ штэ. Тэрний ачаар шархан нүдэн дээр нөхөн төлжөөд босоод ирдэг. Яг энэ үед Улака Баарагийн хааж амжаагүй шидээр нь дамжин тулааны талбарт гинтэл гараад ирнэ. Луу охины аав нь ууг нь хүмүүст мэдлэг заадаг алдартай агуу луу байж. Гэтэл Рафаэл түүний хөнөөсөн болж таарлаа шүү. Рафаэл бүр луу охиныг тэрхүү лууны охин гэдгийг нь мэдчихэд улам догширч дайрч эхэлнэ. Тэгтэл цайзыг хамгаалагч жинхэнэ чөтгөрийг дуурайж хийсэн авраг голом сэрчгэв. Цагаан Чөтгөрийн хааны тэмдгээр тушаасан ч голом нь үгэнд нь орсонгүй. 12 шидийн хааны хажууд байснаас жилүү сандарч шидийн хүч мэдрэгдээд зог тусаж орхино. Голем асар их хүчээр дайрахад бүгд бултаж амжсан ч луу охин гацаад хоцорчлоо. Үе яана гэд нүдэн антал түрүүхэн л луу охиныг устгачих гээд учир зүггүй дайраад байсан Рафаэл чинь охиныг хамгаалаад зогсож байхан тэр. Харин цагаан нөгөө големыг ганцхан цохилтоор буцны иргэндээ устгах гэж дайрч байснаа хамгаална гэхээр энэ бүхний цааныг л нууц байгааг цагаан гадарлаж бүх үнэнг нь асуухад үнэн ч ил болно. Луу аав нь миний өмнө нь ярьж исэн домог гэгддэг жинхэнэ чөтгөрийг устгах гэж өөрийгөө золиослсон байдаг. Гэтэл нөгөө голом чинь дахиад босоод ирлээ те. Ямар актер идвэ. Улака цагаан хоёр хамтарч Улака хамгаалж бамбай нолон. Цагаан сэлэмшгэл товтолж шинээр зохиосон онцгой шидээрээ голомыг энэ удаад батаараа бүр мөсөн тоос болгож орхидог.
Одоо л нэг амархан уу те. Рафаэл Улакад нэг хачирхалтай зүйл анхааруулдаг. Сүм дотор ариун царайлсан ч цаанаа аимшигт нууцтай хүмүүс байгаа. Хиндэн ч бити итэг гинэ. Энэ үг нь Улакагийн ертөнцийг оронгоор нь эргүүлж ирэх нь. Үнэнчээр зүтгэж ирсэн сүмдээ эргэлзэж эхэлдэг. Луу охинч өшөө авах гэхээ болж Рафаэлийг уулчлана. Мөн Улакад тийм ч сайн бишээсэн штэ. Харин одоо өөрчлөгдсөн бололтой. Аргагүй дээ хамгаалж исэн хүмүүс нэм чи. Тэгээд загааны цайцад ирэхэд юу вэ? Нөгөө сүрхий, сүрдмээр амар Рафаэл чин загааныг туслах нь болцсон явж идэг шүү. Бүр шал өөр хүн болчихсон гэж байгаа. Рафаэл луу охины өстөнд байсан ч аавыг нь хүндэлж бүр өөрийнх нь амийг аварсан хүн болохоор дотн болохыг хүсч өөрт нь тусалсан болохоор яаж хариугаа барих уу гэж бодсон явж идэг. Гэхдээ Рафаэлд нэг нууц аяс бий. Тэр бол амтдаг хийх. Түүний хийсэн макарон бол зүгээр л тасархай эртний шидтэн Нанси де Лоренагийн жороор хийсэн. Энэхүү амттангуудаараа луу охиныг байнга л дайлдаг. Луу охин байнга загаан Нефи хоёрын харилцааг нууцхан харах гэж оролдох болгоонд Рафаэл хажуугаас нь яг л хууль сахиулагч шиг харуулахгүй гэж оролддог. Түрүүнд нэг нэгэндээ макарон өгч байхыг нь харах гэсэн боловч харуулахгүй ардаас нь гитж байгаа л байлуулах гэж үзэж тарандаа. Энэ хоёр яг л муур хулган шиг өдөржин хөөцөлдөн гэд боддоо. Оройн цайздаа томоохон найр хийх байгаа учраас тосгоноосоо хүнс цуглуулангаа Шарковын дэлгүүрээр орж Рафаэлийн хийсэн макароноос өхөр болно. Загаан тэндээс нь нэг эвдэрхий пенс тоглуулагч олоод авна. Ховор зүйл бололтой би засаад авчнаа гэдэл. Тийм их мөнгө хүрхээргүй байсан ч нэлээ их мөнгөөр худалдаад авчихна. Гэртээ ирээд хоол хийж яхад нь Улака туслах гэж байгаад хамаг юмыг нь асгаж цутгаад жинхэнэ гай олон шүү дээ. Ер нь л Улака их л бүтэлгүй хүн. Байнга л бүтэлгүйтэд явж яхад нь баараа түүнийг нь засаж хамгаалж байгааг харвал энэ хоёр нэг л нооттой шүү. Улакагийн хийсэн хоол. За идэхээ аргагүй хор болсон тул Нефи хоолоо аврахын тулд тэр хоолыг нь нуучихна. Гэтэл баараа зогсоо зайгүй уйсаар байгаад таас согсчоод Улакатай хэрүүл хийж эхэлнэ. Чи намайг нууцаар хараадсан юм уу? Эхлээд гоё эмэгтэй болчоод ир. Миний сонирхол надаас ихч намайг эрхлүүлдэг хүн гэдэл. Асуугаагүй байхад нь хамаг сонирхолоо ярьж гарна. Эцэст нь хэрэлдээ салахгүй болохоор нь аргаа барахтаа Улакагийн нөгөө аимшиг тоолыг нь баарид өгчдөг. Мань хүнч дуртай наргагүй эцээр агаад тас усрээд өгөндөө. Бусд нь яна хоолоос нь болоод зүгээр агаа гэж айдагч зүгээр л архинасаа болоод тас усэртэн л эдэг. Загаан зассан пенс тоглуулагчаа ажиллуулж цайзад айдуу зөөлөн хөгжим ишгэлж эхэлнэ. Ууг нь Нефиг бүжгэнд урьж бүжиглэхийг хүссэн боловч яаж бүжиглэхийг нь мэдэхгүй бантаад ээж яхад нь Рафаэл тэр хоёрт хоёуланд нь бүжиг яаж бүжиглэхийг зааж өгдөг. Гинэт хаанасаа шууд гараад ирвэ гэвэл луу охин дахиад л тэр хоёрыг нууцаар харж байхтай таарад болиулах гэж байсан нь тэр. За ингээд загааны цайс дахь нэгэн галзуу өдөр өндөрлж байна. Сүмийн хавилдан, лууны өршөө авалт, ариун сэлэмний тулаан гэдэл. Гэхдээ эцсийн эцэс энэ бүхнээс хамгийн аюултай нь Улакагийн хийсэн хоол байлаа гэж хэн санах вүлээ? Баараа шиг тэсвэртэй амтан хүртэл тас усарч байгааг бодоход тэр хоол өрн ид чидийн хоол байж магадгүй юм шүү. Ямар тааж туслах Рафаэл макароно хийж загаан пинза засаж Нефи хайрандаа умбаж бай хооронд энэ цайзад хэсэгтэл амар амгалан тогтох шиг боллоо. Та нарын амьдрал ч гэсэн Улака шиг бүтлгүүч гэлээ сэтгэлтэй. Баараа шиг сохтууч гэлээ үнэн ч найзууд зөндөө байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та нарт Рафаэлийн хийсэн макароныг амсаж үзэх эсвэл загааны цайзад нэг удаа хонж үзэх хэрэгсэн бол яах байсан бэ? Харин одоо бүгдээрээ баараа сэрхээс өмнө чимээгүйхэн дуусгацгаая. Эсвэл дахиад тоол нэхэж ч магадгүй шүү. Дараагийн дугаараараа дахин уулзтлаа. Баяртай.